Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Улсын хурлын гишүүн Амгаланбаатараас 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улсын хурд өргөн мэдүүлсэн амьтны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлцэх асуудлыг Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны 3 сарын 27-ны өдөр хэлтсэн шийдвэрлэж анхны хэлцүүлэгт бэлтгүүлэхээр байгаль орчин хүн сүдтэй аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Байгаль орчин хүн сүдтэй аж ахуйн байнгын хороо 2025 оны 4-р сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйл заасны дагуу явуулж хуулийн төслийг зүйл бүрээр хэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлцүүлэг явуулах үед Улсын хурлын гишүүн Лүндэг төсөл дагнсан бол гэж тусгасныг тодруулж оновчтой үг хэрэглээгүйгээс үүдэн хийдэл зөрчил гарах эрсдэл үүсэх хэсэг талаар хууль санаачлагтаас асуулт асууж үг хэлсэн болно. Улсын хурлын гишүүн Наранбаатар төслийн 1-р зүйлд өөрийн болон бусдын амнаас эрүүл мэнд мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарл чон агнасан тохиолдолд амьтны тухай хуулийн 25-ийн 1 дахь заалт хамаарахгүй байхаар төслийн дагаж мөрдөх хугацааг 2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөр байхаар өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Байнгын хорооны хуралдаанаар Улсын хурлын гишүүнээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёол болон анхны хэлцүүлгийг явуулсан талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ амьтны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлцүүлгийг явуулсан талаарх байгаль орчин хүн сүдтэй аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлтсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За ажлын хэсгийн гишүүдийг танилцуулъя.